намайг харж угаарай. Манай 5 дугаар тэмцээний дүрэн болоод мөхөө гэдэг нэртэй байгаа. Урдаа байгаа дөрвөн цэгийг мөлхөө явсаар хэмлээр бас мөн адил мөлхөө явна. Тэгээд өөрөө хайртай хөрхөн гүлгэн дээрээ суу урдаа байгаа дөрвөн цэгийг нэг бүтэн төрсөөр баринд төчрөө. Баринд байгаа мөн үйлдэлийг давтан хийх ба урдаа байгаа дөрвөн цэгийг хайртай гүлгөөрөө нэг бүтэн төрсөөр хэмлээр явна. Хэмлээр явснаа хэмлээр мөлхснийхаа дараа садан тоогороо мөлхөн ирсээр гараан тэрнэ. Манай тэмцээнд Баянзүрх зүргийн 64 дэх цэцэрлэгийн Ахвалж багийн тамирчин Ганбаяр Болорчин нар оролцохоор ирсэн байна. Манай тэмцээнд Цэнгэн хайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл багийн тамирчин Тэмүүлэн амар шаргал нар оролцож байна. Анхаар маш манай 5 дугаар тэмцээний маань эхний үе маань эхэлж байна. Хамгийн эхний маань үе болохоор мөлхөө саад аваа. Мөлхөө саадны дагаараа мөлхөн гарцаараа угсаа хаалгаар ханаа угсаа хаалгаар ясныхан дараа хайртай сайхан хөлгөө унаад урдаа байгаа хоёр цэгийн нэг бүтэн тараад дараанд очно. Энэ удаагийн маань тэмцээн Тэмүүлэгийн тамирчин маань бүрүүлэн явж байна. Хоёр тамирчин маань зэрэг гараанасаа гарлаа. Хоёр тамирчин маань гаачтай самбат өсөлтөнд явж байна. Хоёрын тамирчин маань одоо мөлхөө хаалгаар орох гэж байна. Цэнгэн дүүргийн 63 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэн тэр Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэг Ахвалж багийн тамирчид маань ч гэсэн Ахвалжтай самбатын өрсөлдөж байна. Хоёр тамирчин маань хинэн хард суяа. За энэ удаагийн маань тэмцээн хоёр тамирчин маань зэрэг очиж байна. Хоёр тамирчиндаа баяр хүргэе. Манай тэмцээнд Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн Ахвалж багийн тамирчин Мөнх Эрдэнэ Цэрэн Дулам нар оролцож байна. Манай тэмцээнд Цэнгэн хайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл багийн тамирчин төгс төгөлдөр инх болон хурганаар оролцож байна. Анхаар марш! Манай 5 дугаар тэмцээний маань 2 дугаар үе маань эхэлж байна. Манай Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн Ахвалжийн тамирчин маань ирчтэй хүчтэй гараанасаа гарсан боловч жаах удаа ширчлээ. Гэтэ хоёр тамирчин маань яг энэ жицүү хайртай гүлгэн дээрээ суугаад уртаага хоёр цэгийн нэг бүтэн байх юм аа. Энэ хооронд маань Ахвалжийн тамирчин эмэгтэй өгөөд бас Тэмүүлэгийн тамирчин эмэгтэй хоёр тамирчин маань уртаага хоёр цэгийн нэг бүтэн тараад хайртай хөрхөн гүлгөө тавиад хангалаар явах юм аа. Хоёр тамирчин маань угсраа хангалаараа явж байна. Одоо урдаа байгаа дөрөв мөлхөө саадны дагуур мөлхөх юм аа. За энэ удаагийн маань саадыг Ахвалж багийн тамирчин маань унгаалаа. Тэр хооронд Тэмүүлэгийн хөөхөн жижигхэн битсэн тамирчин маань гарч явж байна. Ахвалж багийн тамирчин маань багтаа 2 хасах оноо, харин Тэмүүлэгийн тамирчин маань хасах 1 оноо авч байна. Манай 6 дугаар тэмцээний 1-р үед Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн Ахвалж багийн тамирчин Саран Цэцэрлэг даваа нэмнэр оролцож байна. Манай тэмцээнд Цэнгэн хайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл багийн тамирчин Халиун Хүслэнээр оролцож байна. Манай 6 дугаар тэмцээн маань дөрөв шиг саадан дээгүүр дэгдэн яг л туйлаа шиг үсрэх юм аа. Нандаа гарч ирчээд чигтэй бомбаав урдаа байгаа хоёр цэгийн нэг бүтэн тавих юм аа. Ахвалжийн тамирчин маань хэрчтэй хүчтэй Ахвалжтай бас самбатын өрсөлдөж байна. За хоёр тамирчингийн маань Ахвалжийн тамирчин маань төрүүлээд нэг садаа давчлаа. Одоо арай Тэмүүлэл баг Ахвалж баг хоёр маань гоорсын дагаараа ороод одоо яг л бүүжин шиг эвдэн дэд өсрөх юм аа. Энэ удаагийн маань тэмцээн Цэнгэн хайрхан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл баг харин Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн Ахвалж багийн тамирчин маань сүйд орж байна.
Манай 6 дугаар тэмцээний 2 дугаар үед маань Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэг авахаар жогийн тамирчин Мөнх Бадрах Ариун нар маань оролцож байна. Манай тэмцээнд Цэнгийн Архан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл багийн тамирчин Ганжигүр Нэмийн Эрдэнэр оролцож байна. Анхаар марш! Манай 6 дугаар тэмцээний маань 2 дугаар үе маань эхэлж байна. Хоёр тамирчин маань хэрчтэй хөчтэй авахааштай самбат яаж байна. Харин хоёр тамирчин маань одоо 3 дахь саад болох чигтэй бөмбөгийг аваа урдаад аваа аваад нэг бүтэнд орж байна. Харин Тэмүүлэгийн тамирчин маань нэг бүтэнд орохгүй байгаа сэлсэл тийм явж байна. Хоёр багийн тамирчин маань зэрэг бараан дээдлээ. Бараанаас хоёр охин маань зэрэг бөмбөг авсан боловч харин Тэмүүлэгийн тамирчин маань хэдхэн секундээр хацарч орж байна. Өөдлийг давтах хийх ёстой. Хараа одоо энэ хоёр маань гурсан хоолоогоор явж байна. Одоо хоёрын тамирчин маань яг л бүчин шиг дэгдэн явсаар бараан дээр хэмээ. Энэ удаагийн маань эцэг Тэмүүлэг төрлөө. Хамгийн сүүлийн тэмцээн болох 7 дугаар тэмцээнийхаа дөрмийг танаар тайлбарлаж болох. Гараанаас багийн 8 гишүүд урдаа байгаа хатуу бөмбөгөө өнхрүүлэн урдаа байгаа 8 цэгийг өнхрүүлэн явсаар бариагаан тойроод гараанд ирэх байгаа. Хүүхдүүд та нараа ойлгож байна уу? Тэгвэл тэмцээндээ сайн оролцоорой заяа. Манай 7 дугаар тэмцээнд Баянзүрх дүүргийн 64 дугаар цэцэрлэгийн Ахуй цагийн тамирчид маань оролцож байна. Цэнгийн Архан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл багийн маань тамирчид оролцож байна. Анхаар марш! Манай Цэнгийн Архан дүүргийн 163 дугаар цэцэрлэгийн Тэмүүлэл баг маань төрөж явж байна. Одоо 4 цэцгээ яваа 5 цэцэг дэгөө шилжиж байна. Харин манай 63 дугаар цэцэрлэгийн Ахуй баг маань хожигдож явсан ямар ч сан ханаас нь ихэж явж байна. Харин манай 162 дугаар цэцэрлэгийн маань Төрөж хэмшиг байна. Харин манай Ахуй баг маань ханаас нэг хатуу ихэнчлээ явж байна. Ямар ч гэсэн манай 162 дугаар цэцэрлэгийн маань Тэмүүлэл баг маань төрүүлээ. Ингээ баяр хүргэе. Харин манай 63 дугаар цэцэрлэгийн Ахуй баг маань сүйдэж ирлээ. Манай нэвтрүүлэгт оролцохыг хүсэж байгаа хүүхэд мөн цэцэрлэгүүд байвал энэ утсанд хандна. 327 224 мөн адил 9952 9522 дугаарлуу залгана. Дараагийн дугаар хүртэл төр баяр